менингококк алдар авснаас хойш эхний 1-2 хоногт нөгөө хүүхэд дээр нэг тийм сонгомол 3 шинж гэж илэрдэг. Энэ нь болохоор нөгөө хүүхэд гинт өндөр халуурах, үе мөчөөр өвдөх, одлог тэмцэх, тууралт гарах гэсэн ийм 3 сонгомол шинж илэрдэг. Энэ өндөр халуурах гэдэг нь болохоор гинэт 38, 39, 40, 41, 42 хүртэл ингээд өндөр халуурж эхэлдэг. Энэ нь одоо шууд гинт ингээд халуурж эхэлдэг гэсэн үг. Хүүхдийн халуун бол хэвэндээ 36.5-аас 37.5 байх юм бол ерөнхийдөө хэвэн гэж үзнэ. 38.5 хүртэл халуурах юм бол хүүхдийг ингээд яг тийм өндөр халуурт гэхгүй халуурт гэж үзнэ. 38.5 хүрэх юм бол халуурт гэж үзээд 38.5-аас дээш халуурах юм бол өндөр халууралт гэж үзэж байгаа. Менингококк талдварын үед бол хэвчлэн 42 хэм хүртэл юм гинт огцомт гэж өндөр халуурч эхэлдэг. Тэгээ сонгомор шижил. Тийм учраас ерөнхийдөө 0-5 насны хүүхдээ эцэг эхчүүд гэртээ нөгөө нэг одоо халууны шилтээ одоо нөгөө сугандаа дижитал халууны шил байдаг шүү дээ. Тийм халууны шилтээ тэгээд одоо хүүхэд хэд хүртэл халуурах вэ? Одоо өндөр халуурт гэж юу гэдэг талаар мэдээлэлтэй байх шаардлагатай.